Намсран банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр төгсгөлийн 24-р хэсэг. Ширүүн тулалдааны чимээ хээрийн эмнэлгээс холдон цаашилсан нь мэдэгдэж их бууны нүргэлэн бараг сонсогдохгүй болжээ. Гэвч халахын голын зүүн эрэг гаальястын голын хаваар тунч хатуу ширүүн бөгөөд цус асгаруулсан тулалдаан болж байгаа гэрчлэх хүнд хөнгөн шархтнаар хээрийн эмнэлэг багтаж ятан байлаа. Замын аяда хүндхэн шархтай цэрэг дарга атсан машин онгоц ард тал руу дараалан явсаар байв. Үхэгсэх нь үл мэдэгдэх тунч хүн шарх олсон хүмүүсээс гадна хөнгөн шархтнууд хээрийн эмнэлгийн хідэн гэр майханд хэвтэж эмнэлгийн эмч совилогч асрагч нар бори бохисхийг чөлөөгүй хөдөлж бүр хөшиж өргөчээ. Дорж хөлөөл ав тайруулах байхаа гэж айж байсан боловч булчиндан шигдсэн сумыг хаглан авч бяцарсан шагаа хугарсан шилбэнтэн чиг барьж боогод шохооджээ. Түүнийг хагалгааны ширээнээс буулгаж арваад хүнтэй гэрт оруулахад үүр сайхан цайж байлаа. Хөл нь янгинан өвдөж бас сэтгэл нь өөмрөн байсан боловч туйлгүй эцэж ядарсан тул гэрийн баруун хаяаны орон дээр хэвтүүлэхэд хамт байгаа улсаач ажиглах сөхөө байсангүй нүдэ найдал төрч гисэн унтахыг боджээ. Тэгтэл хажуугийн орон дээр нь хэвтсэн нэг хүн их л муу байгаа бололтой амьсгаа нь үе тасалдан хоолоо нь хоржигнох бөгөөд дэрэгд нам хамраа цагаан давуугаар боосон эмч совилогч хоёр ер холдохгүй байн зүрхийг нь чагнаж тариа хийж байлаа. Тэр хүний толгойг битүү боож зөвхөн хоёр нүд ам хамар нь харагдана. Түүний цаана байгаа нэг хүн бас байн яргалан ёолж тонгочно. Энэ бүхэн доржийн ойрыг хулжаажээ. Дорж эгц дэшээ харан хэвтэж хөлийнхөө шархиран өвдөхийг тэсвэрлэн огт хөдлөхгүй хэвтэж байхдаа цэрмаамын зоригтой бүсгүй юм а. Би түүнийг яах бол гэж зүрх шимширч байсан юмсан. Үнэн дээр түүнд ойлгох зав олдохгүй байх шиг байна. Хөөр химээ. Би их л барьж байлаач гэсэн намайг хараад яаж чадаагүй уйлсан шүү. Уйлж өнчин ороо царайлж эле балаа юм шиг байхаар сэтгэлээ чанга барьж нөхрийнхөө хамт зүтгэж явсан дайчин ирсийн амийг аврах гэж хамгал ухаан санаа мэдлэг бүхнээ дайчлан ажиллахад уйга шүн багч гэсэн нэмгэрн бизээ. Дайчингээд дуусхан шиг байна. Би зэрэгээс халагдаад нутаг орондоо буцхаас өмнө энэ хүний хувь заяаг шийдэх ёстой. Энэ хязгаар нутагт ганц бие бүсгүй хүн яаж амьдрах вэ? Юу ч гэсэн аваад л хот орж гэр оронд нь хүргэж өгье. Тэгээд яадгийн бэлээ. Энэ хүнийг би л харж хандаж байхгүй л болохгүй. Талигач бит хоёр энэ эмнэлэг дээр ирж цэрматай уулзсан нь энэ хоёрын сүүлчийн уулзалт байч гэж даанч бодсонгүй. Биднийг явхад Баатрыгаа харж хамгаалж яваарай гэж загсан шүү дээ. Миний харж хандаж явсан нь алив. Хамтал явдаг байж. Надаас нэлээд зайтай төрүүлээд л явж байсан юмсан. Биднийг дайсны хүнд пулемот байгаа толгой руу эрслэн дайрахыг уриалан дуудаад ухс хийхэд манай салааныхан түүний командаар тэр толгой руу хамгийн түрүүн л дайрсан. Баатам энэ хаан байгаа бол энд байна уу? Ард тийшээ хүргэгдсэн болов. Амьд байгаа бол хэзээ нэгэн цагт уулзаж болно мэзээ. Галдан минь харанхуй шүн төөрч мөнгөнаад дайсан дээр орчих байтэ. Тэр чин угаас сонор сэргэг хүн болохоор гайгүй байгаа. Дорж юм бодоод унтах санаатай нүдэ анлаа. Хажуугийн хүнд хүнийг сахиж байгаа эмч совилогч хоёрын шивнэлдэх, түүний цаана байгаа хүний яолох, хаалганы жахран хүн орж гарах, гадаа машин хуржигнан дуугарах энэ бүхэн нь түүний нойрыг сэргэ. Гэсэн ч нүдэ найсангүй хэвтээд л байлаа. Ашгүй ухаан харлаа гэсэн баярлсан хүний дуу гарлаа. Дахиад нэг тайр гэж чивгэнхэн дуулдав. Хажуугийн орны хүн ухаан орж байгааг дорж мэдсэн боловч тийшээ харсангүй. Гэрийн доторх чимээ гаднах шуугааныг чагнан хэвтсээр нэг мэтгэд таг унтжээ.
Нүүрэн дээр нь хурц гэрэл тусаад нүд нь гялбах шиг болохоор цочин сэрвэл онгорхой хаалгаар нүүрэн дээр нь нар туссан байлаа. Хэдэн цаг сайхан унтсан тул биеийн ч аваа хөнгөрсөн ч юм шиг хөлийн шархран өвдгөн нэг үеэн бодвол намтсан байлаа. Хажуу тийшээ эргвэл дэрэгдэн байсан эмч совилогч хоёрч байсангүй. Өнөө толгой нь битүү бодолтой хүн өөр ширтээд хэвтэж байлаа. Дорж тэр хүнийг харснаа их л танил нүд шиг санагдахаар баг зэрэг өндийн сайн харвал та бас энд морилоод ирээ юу гэх нь Бадмын дуу байгаар ихэд баярлан толгоогоо ойртуулан Бадам миний дүү яаж байна гэвэл Бадам огтхон ч хөдөлсөнгүй нүдээ ч завтсангүй гөлийн ширтэж байснаа амьдал байна та хизээ ирэв гэв. Бэ шөнө ирсэн. Өрөөсөн хөлөөлж яахан гинтээ ч гисэн юм гэж дорж хэлэхэд Бадам мөн л цоо ширтэж байснаа манай сум хаан байгаа дуулалдаж байгаа бизээ галдан гэд цааш үг хэлэх гэтэл тамир нь барагдаж байгаа бололтой чимээгүй болчихов. Дорж түүний цогтоо сэргэлэн хар нүдийг тогтоон харвал их л дөлгөө хөмөртөө цус хурж улаан болсныг ажиглаж олон үг болж ядраагаад хэрэггүй гэж бодоод чимэн жаахан ч гэсэн унтаж амартаа гэвэл зөндөн унтсан санагдах юм гэснээ нүдэ анжээ. Цэрмаа өлмий дээрээ гიშгсээр орж ирлээ. Дорж түүний хитрхий цонхгоор цагаанцаарай хавдаж бүлцсэн нүдийг хараад дотор нь зарс хийв. Хүний нүднээс далд зөндөө уйлсан нь илт байлаа. Цэрмаа санаа алдаад доржийн дэргэд ирснэ. Хөл чи яаж байна гэж аяархан асуув. Гайгүй байна. Болчтой. Чич бас муухай ирсэн шүү. Тэгээд утсан бол хөлд чинь халдвар орж тайрах байсан. Харин ч азтай хүү. Амьд үлдсэндээ азтай юу гэхээс биш. Тэр хоёрын инхүү шивнэлдэн хэдэн үг ярихыг Бадам сонсож нүдээ нээж харснаа. Энэ чинь Цэрмаагаа юу? Та энд байгаа мó? Гэлээ. Цэрмаа түүний инхүү дуугарсанд цочсон боловч яаж вэ гэвэл Бадам өөдөөс нь голрон байснаа. Яаснаа сайн мэдэхгүй л байна. Нэг бодоход гайгүй юм шиг. Тэгсэн мөртөө толгойч даагдахгүй хөл гарч хөдөлгөж болохгүй юм гэв. Цэрмаа санаа алдснаа түүний толгоон боолтыг тайлж цосонд барилдан хатсан даавыг норгон салгаад эм төрхөн дахин Нямбаа гэх чинь шин даавуугаар боолоо. Бадам минь айх аюул нэгэнт өнгөрсөн. Бадам минь айх аюул нэгэнт өнгөрсөн. Чич бүх амтай хүүхд юм а гэвэл би энэ дэрэгтээ ухаангүй л ирсэн байх та. Таныг огт хараагүй юм шиг санагдан гэлээ. Ухаангүй ирснийг бодоход ч одоо хүн болчээ. Хагалгаа хийж байхад би чиний дэргэд байсан гэж Цэрмаа хэлбэл Бадам гайхсан янзтай. Намайг хагалсан гэж юу гэвэл Цэрмаа инээхийг оролдон гэтсэн дотроос чинь сум авсан шүү дээ гэхэд Бадам итгэж ядсан янзтай харав. Цэрмаа түүнтэй удаан ярил сулхан биеийг нь улам ядраана гэж санаад одоо олон юм ярьчих болохгүй хөдөлчих болохгүй гэснэ. Доржийн орны дэргэд ирж бөхийснөө. Дорж талигаа чиг оршуулсан газрыг мэднэ үсттэй гэж чичирсэн хоолоогоор асуувал Дорж баахан тулгамдсан боловч Бадмыг сайн ухаараагүй байх гэж санаад мэдэлгүй яхав. Манай сумгийнхан бүгдээрээ ёс төртөө оршуулсан юм гэлээ. Бадмын нүдэнд нэг л хачин хэлж болшгүй юм гялс хийх шиг болохыг Дорж ажаад түүнд дохиох санаатай гараа гоцолзоолов. Цэрмаа өөрөө ирэхгүй асгарсан нулимсаа арчснаа. Энэ хараалттай дуусгаар намайг тэр газраа дагуулж очоор гэж сулхан хэлчихэд гараад явчихв. Бадам өндих гэж оролдон. Энэ чинь юу болж байна? Би буруу ухаарв. Тасгийн дарга та хэлээд өгөөч гэж яардав.
Дорж түүнээс нуух арга байсангүй тул тийм ээ. Чамайг шархацсны дараахан ахлах дэслэгч маань гэж хэлж гүйцээгүй байтал Баатмын ам нь өмөлдсөн. Нэрэг чүү таанч явта гэд нүднээс нь нулимс асгарлаа. Доржийн нүдэнд бас нулимс цээлэлцсэн боловч би муу байгаа нөхрийнхөө сэтгэлийг өмөлөхгүй хичээн. Баатмын сэтгэл санаагаа битгий өмөрүүлтэй. Чиний би барагтайхан байгаа шүү гэж захилаа. Баатам юу ч хэлсэнгүй нүдэн сүмийн гөлийч гэрийн өн ширтэн. Түүний нүднээс нулимс гойцсоор л байв. Эмч бүсгүй. Хоёр шархтны энэхүү битүүлэг боловч сэтгэл донцлогсон яриа хамт байгаа шархтнуудын сэтгэлийг хөдлөсөн бололтой орон дээрээ өндийхтэй нь өндийж чадахгүй нь учрыг асуусан янзтай харцгаа. Дорчтой толгой нийлүүлэн хэвтэж байгаа нэг хүн ороо шажигнуулан хөдөлснө. Энэ эмч бүсгүн ханийн үргэлжсэн юм уу гэж асуулаа. Дорж тэдгээр нөхдөд эртхэн шиг учрыг хэлбэл Цэрмаагийн зовлон хуваалцчих мэднэ. Хэрв эднэр тэр тухай мэдэхгүй бол бид гурвыг холбож тоглоом дохуу болгож хөөрхий бүсгийг улам зовоно гэж санаад. Тийм ээ. Энэ эмчийн нөхөр нь манай сумгийн дарга ахлах дэслэгч Баатар гэж хүн байсан юм. Өчигдрийн давшилтын үеэр амьэрсэдсэн. Бид хоёр нэг дорын улсал да. Тэгээд энэ бүсгүйг өрөвдөөд гэснэ цааш нь үгэж гүйцээсэнгүй. Шархтнууд бүгд л сэтгэл хөндөөрлөн зовинсан бололтой чимээгүй болчихов. Танаа сумангийн эрэлхэг даргын тухай бид бишгүй сонсож байсан. Энэ эмч бүсгүй зовлонг бид хуваалцаж сэтгэл санаагийн засах талаар хүн бүрэл санаа тавих хэрэгтэй гэж сая энэ тухай эхлэн асуусан хүн хэлв. Баатам хэнгэнтэл санаа алдаад тийм зөрөгтэй самбатай хүнийг дайсны сум онох гэж байх уу да. Даач сайхан хүн байсан юмсан. Цэрэг биднээ л хаз дутажтэй гэж гаслав. Халахын голын сав газар буундуу намтлаа. Өдөр шөнөгүй үргэлжилсэн 129 хоногийн байлдаан Монгол зөвлөлтийн цэргийн гарамгай ялалтаар төгсөв. Халахын голын ногоон бургас Баян цагааны тэгс сайхан нуруу голын зүүн талын элсэн манхан Менингийн их талыг бүрхэж байсан дайны харуул сарнин алга болов. Тал нутгийн намрын том улаан наран дайны тоосон гөвж маш тунгалаг мандаж байна. 8 дугаар сарын 20-наас 30 хүртэлх 10 хоногт Японы 6 дугаар армийг бүслэн хааж хэдэн хэсэг болгон хувааж бут нэргсэн зөвлөлт Монголын цэргийн их ялалтыг дэлхий дахинаараа сонсов. Энэ түүхэн ялалт хар санаатан дайсанд хатуу сургамж болж инх төвшин амьдралыг мөрөөдөгч жирийн олон хүний баяр багтлыг төрүүлж байна. Урд өмнө огтхон ч нэр гараагүй байсан халахын гол дэлхий дахны түмэн ардын сонорт хүрч олон хэлний сонин бичигт тэмдэглэгдэв. Бид яллаа гэсэн баяртай сайхан мэдээ Монгол нутгийн ханга говьгүй дуурсан дуурсаж хүн ардын далай их баяр халигн цалгиж байна. Ард түмэн маань ялтаан тэмдэглэхдээ энэ ялалтыг авчрах гэж бэрх ширүүн тулдаанд амьэрсэдсэн Монгол зөвлөлтийн олон дайчин Баатар шилдэг хөвгүүдийн дурсгалыг хөндлөн дээдэлж байна. Халахын гол, хамар даваа, хайластын гол, Баян цагааны нуруу, нэртэй нэргүй, өндөр нам, олон элсэн манхан, угаа толгодын энд тэндгүй, цоошин булш бунхан олон буй. Энэ бол халахын голын дайны өдрүүдэд Монголын сайхан орныг халуун ам бүлээн цусаа үл хайрлан хамгаалж яваад дайны талбарт унсан Баатар ирсийн алтан цогцсыг үр төмөнхлөн хадгалсан нь тэр билээ. Тэдгээр булш бунхны дээр хамт байлдаж явсан нөхдийн босгосон тэмдэг пайцч олон бий. Ямар ч тэмдэггүй овгор шорооч бий. Гэлээч тэр булш бүрийг дайнд оролцсон цэрэг эрс хэний хэн болохыг андахгүй. Манай ард түмэнч мартахгүй. Ширүүн дайны уулмөр болж үлдсэн дээрх булш бөмбөг их бууны суманд онг цөм үсэрсэн газар дэлхийн шархч тэр амиа хамгаалan хоргодож байсан газар гэр нуувч харилцах шуудууч тэр халахын голын сав газар
4 сарын турш буундуу тасраагүй хатуу ширүүн байлдаан болсон юм гэдгийг хожимын хүмүүст сануулсаар үлдэх нь мэдээж билээ. Дайн гэдэг ямар аимшигтай, хичнээн юутгэлтэй болохыг ч хүн ардад дээрх булш бунхан бүр газрын шарх бүрэн дурсан ярьж хөнөөлтөд айснаас сэрэмжлэн сануулсаар байх болно. 9-р сарын 17-ны өглөө маш тунгалаг байлаа. Тал нутгийн намрын мэлтгэр цагаан наран улаарын шаргалдах элсэн манхны цаанаас гэрэл туяагаан цацруулсаар аажимхан мандав. Огторгойд малгайн чинэнчүүлгүй салхи тогтун байгаа нь сайхан өдөр болохын шинж билээ. Цэргийн хээрийн эмнэлэгт шархтан нэмж ирэх юм болж өдөр өнгөрөх тутам хөнгөн шархтай хүмүүс эдгэн ангидаан буцах учир хүнч цөөрч хөл хөдөлгөөнч багасж байлаа. Доржийн хөлийн шарх битүүрэн анж өчигдөр шохоог нь авсан бөгөөд ширүүхэн явбал шагаагаар нь баг зэрэг өвдөж эмзэглэнэ. Заримдаа таягтай, заримдаа таяггүй гарч ордог болжээ. Харин бадмын шархал удаан идэгж одоо болтол орноосоо босож чадахгүй байв. Түүний цээжинд нэг сум орж нуруунд шигдсэнийг хагалж авснаас гадна нэг сум хүзүүгийн онож цус их алдсан учраас дөнгөжл амьтаа эмнэлэгт ирсэн юм. Бас ширүүн давхиж яваад мориноосоо унахта зүүн хөлөөн булгалж хоёр хавир хугарсны дээр нүүр нь улаан нялга болсон ажээ. Түүнийг эмч нар ам бөхтэй хүн гэж ярилцсан. Бадам ухаан орохдоо зэрэгд орчтойгоо алиа хошин юм ярьж эхэлсэн боловч байн халуурч ухаан алдах төхөн эмч нарыг сандаргаж байжээ. Харин сүүлийн хэд хоног халуурч бүлээрхээ бүрмөсөн болж ирэхгүй тэнхээ тамир нь нэмэгдэж байлаа. Өглөөрт цэрм амч дорж бадам нарын хэвтэж байгаа гэрт орж ирлээ. Түүний гуниг нэвч шингэсэн нүдэнд баярын цог гялалцахыг хүмбэр ажив. Цэрмаа гэрт байгаа 5 хүнийг толгой дараалан харснаа. Өчигдөр Москва хотод дайны галыг зогсоох тухай хэлэлцэн тохирч 2 талын цэрэг эзэлж байгаа газартаа байж өнөөдөр хэлийн цагт Монгол зөвлөлтийн болон Японы төлөөлөгчдийн хэлэлцээр эхлэх гин гэж ярьлаа. Йоо тай сайхан гэж хамгийн түрүүн бадам хэлээд өнд их гэж оролдов. Дорж цэрмаа 2 түүнийг өндөлгөж зузаан дээр ард нь ивж өгөөд суулгав. За ингээд дайн бүрмөсөн зогсож энх тунх сайхан цаг ирдэг байжээ. Энэ баярт өдөртөө золгох гэж цэрэг эрс бидэж их зов сонтоо гэж нэг цэрэг хэлбэл бадам толгоогоо эргүүлсхийн. Өгөр Япон аль хэдийн бут нэргүүлсэн мөртөө 2 хоногийн өмнө олон онгоцоор манайх руу дайрсан гэсэн. Одоо нэгэнд хэлцээр гэрээ байгуулчихвал арай тэгж өндөлзөөд байхгүй бизээ гэв. Цэрмаа гүнзгий санаа алдаад одохгүй хогцоо талбай хаасан цэргүүдийг халах юм байх. Дорж минь чи нутгийн зүг жолоо залах боллоо доо гэхэд дорж үл мэдхэн санаа алдаж. Цэрмаа хоёулаа нэг зав гаргаад явна байгаа гэвэл Цэрмаа чухмал энэ тухай ярих гэж бодож байсан учраас би эмнэлгийн албаны даргатай ярьсан. Надад унаа өгнө гэсэн. Чи халагдаад явчихвал би нөхрийгөө оршуулсан газрыг мэдэхгүй хоцрон. Хожим хойно өнчин ганц хүүд нь зааж өгч чадахгүй шүү дээ гэд хоолон зангив. Бадам эмч бүсгүй өөд их л өрөв дөнгөө харж эмч минь та өнчин өрөөсөн гэж бодож хэрхэвч болохгүй. Манай сумангийн дайчид бүгдээрээ таны хамт нөхөр, таны ах トゥ гэдгийг санаж яваарай. Эх орноо хамгаалан дайнд амьарсцсан баатар хүний гэрги өөр хүүхэд хизээч өнчрөх ёсгүй. Манай нам засаг ард түмэн дайчин баатар нөхрийнхөн эрлэхэг зориг гавьяа зүтгэлийг мартахгүй гэлээ. Цэрмаа хичнээн хичээсэн ч гисэн чадсангүй нулимс унгаан. Миний нөхөр олонтой хүн байчээ. Хөөрхийг минь өнгөрснөөс хойш хичнээн ч олон хүн надтай уулзаж сэтгэл санааг минь засаж тайтгаруулах гэж оролдов доо. Өчигдөрхөн хүртэл Сумангийн улс төрийн удирдагч сургагч Саракин га 2 ирсэн. Тэр орс хүн мөн ч их ач тустай сайн хүн юм. 3-4 дахин ирвүүтэй. Юу дутагдж гачигдж байна. Ямар тусламж дэмжлэх хэрэгтэй вэ гэдэл шалгах юм. Нэгэнтэл амьдралын минь зул болсон тэр хүн байхгүйгээс хойш надад юу ч хэрэггүй шүү дээ гэд мэгшин уйллаа. Цэрмаа анхандаа бие их л барьж тунж хатамжин байгаа юм шиг байсан боловч хоног хугацаа өнгөрөх тусам улам уй гашууд автан байгааг Дорж Батам 2 гадарлах болжээ.
Сайн уйлбал дотор онгойдог гэж үг бий гэж бодоод тэр хоёр ч юм хэлсэнгүй. Цэрмаа нэлээд уйлснаа нэрэл дотор нь жаал уужирсан бололтой. Бие барьж чадахгүй юм та. Бүсгүй хүн гэдэг хичнээн уян зөөлөн хэврэгхэн амтан байдгийг харцуул та нар мэдэхгүй бэцээ гэвэл хаанаас та бид таны зовлон хуваалцахыг л бодож байна. Таныг сайн ойлгож мэдэж байна. Харин та туунч тэсвэртэй хат уужил зоригтой ёстой л цэргийн даргын авгаа юм гэж Бадам хэлв. Цэрмаа болсноо. За тэгвэл өнөөдөр явъя. Отоохон явъя гэлээ. Та хоёр минь явдаа. Би уг нь хамт явна гэж бодож байсан юм. За яах вэ? Хөл дээрээ босохдоо болоо тийшээ очиноо. Манай сумангийнхан үргэлжил тэнд очиж байх болно гэж Бадам хэлжээ. Бадам минь надад битгий юм санаарай. Одохгүй хээрийн эмнэлэг тамсаг руу нүүн. Тэнд очичихвал би энэ газар мүдтэй эргэж ирж амжихгүй шүү дээ гэж Цэрмаа хэлбэл Бадам юм бодсон шинжгүй тэгэлгүй яах вэ гэлээ. Би чамайг хүлээж бай. Эртгэн шиг яваад ирье гэж Цэрмаа гарлаа. Дорж хувцлаж байтал совилогчд олжин их л баяртай гүйн орж ирснэ. Дорж Бадам та хоёрыг байлдааны гавьяаны улаан төвгийн одонгоор шагнасан гин. Бас талигаачийг шагнажээ. Дорж үнэмшиж ядан та хаанаас дуулав? Манайхархан сая ирлээ. Тэгээд би та хоёрт баяр болгон сонсгох гэсэн юм гэж должин хэлээд хүүхэд адил дэгдэн гарав. Та хоёрт баяр хүргэе гэж нэг байлдагч хэлв. Дорж баярлснаа илэрхийлэн ялдамхан инэв хэлээд гэрээс гарахад би дараа очино. Та надад тэр газрыг нь сайн зааж өгөөрэй гэж Бадам хүсв. Дорж толгой дохиод эмч нарын байнга байдаг шархтан хүлээн авдаг гэр рүү явлаа. Гэрийн гадаа ирвэл Цэрмаа, Должин, Ванчиг гурав ярилцсан зогсож байлаа. Дорж хорооны штабын дарга байгаад гинэт алга болсон Ахмад Ванчгийг сайн таних бөгөөд Орос сургаггүй болсон хүнтэй ийхүү гинэт уулзсандаа баахан бантаж юу гэж хэлэх вүлээ гэж бодон зогсдол Ванчиг түүний хөлөөс толгой хүртэл хоромхон зуур харснаа. За Дорж, би чин яаж байна гэлээ. Нөхөр Ахмад зөв зүгээр гэвэл Ванчгийн нүр улс хийх шиг болов. Гэрээс дивизэн хүн эмнэлгийн албаны орлогч дарга гарч ирээд Цэрмаад нэг бичиг өгч зам зуур тэрэг болж магадгүй гэлээ. Эмнэлгийн албаны даргын пикап хэмээх суудлын задгай тэрэг хурч ирэв. Ванчиг машин од харснаа. За Цэрмаа минь явдаа. Би цог явмаар л байна. Ганцхан цагийн чөлөөтэй. Энэ хөгшин төгөн хэдэн үг солиод буцхаас өөр аргагүй боллоо. Гэсэн чи би энэ хязгаар нутагт байнга суух болохоор талигаачийн бунхныг үргэлж эргэж тойрч байна гэлээ. Би ч бас өвгөнтэйгээ хамт дараа тэнд очино гэж Должин хэлээд санаа алдав. Цэрмаа Дорж хоёр зэрэгцэн суухад машинч алгуурхан хөдлөв. Хээрийн эмнэлгийн байрлсан хэдэн толгодоос мултрах үеэс Цэрмаа эргэн харснаа. Ванчиггүй суллагдаад Должин ихчийн ганц нарна гарч байна. Ванчиггүй хайцсан юм. Танаас өмнөхөн баригдаад явсан юм гэж Цэрмаа жолоочод дуулдахааргүй шивгэнэв. Тэгээд сая л ирж байгаа мó. Ерөнхий тавшилтын урд өдөр ирсэн гин. Тэгээд суман командлан байлдсан гин. Отоохондоо Ахмад цолыг нь эргүүлж өгөөгүй юм байх гэж Цэрмаа ярив. Түрүү нөхөр Ахмад гэхээр царай нь улс хийх шиг болсныг Дорж санав. Тэгэд одоо хуучин хороондоо байгаа мó. Энтхийн хөлийн заставын дараагаар томилогдсон гин. Тэгээд л энэ хязгаар нутагт суун гэж ярьсан байх нь л дээ. Би гайхаж манай дивиз эндээ бүр суурших юм болов уу гэж бодсон юм. Их сайн хүн шүү. Бид хоёрт их л тус болж байсан юм. Талигаач минь энэ хүнийг ямар ч гимгүү гэдэг байсан нь үний юм байна. Авгаан саяхан болтол түүнийг буцаж ирснийг мэдээгүй байсан болов уу? Тийм ээ. Өчигдөр шөнө хүртэл хар хүнээ ярьж уйлж суусан юм. Должингойч бас хорвоод ховорхон сайн хүн дээ. Хээрийн бүлээн салхи сэвэлзэн хатаж ганцсан өвс ногооны үнэр хамарц соргино. Машин уртхан хоолойг ухтлан цаа талын ухаад өгсгöd мөрийн сарын ухсан нуувч танк хоёрт далдлах том нөхнүүд бөмбөг их бууны сумны тесрэлтээс үүссэн гүн нөхнүүд онгойч харлан үзэгдэв. Цэрмаа
Тэр олон нүх шуудуу сувгийг нүд салгалгүй ширтэж явснаа. Эндээс л байлдаан ихсэн юм уу гэж асуулаа. Энэ хавьд байлдаан бараг болж байгаагүй юм. Манай ангиуд бол хориглож байхад Японы онгоц үе бөмбөгдөж их буугаар буудаж байсан юм л да. Манай цэрэг энэ хавьд хориглон хүчээ бөөгнүүлээд голын цаана гарч байлдаж байсан юм гэж дорж хариулав. Тэр ухааг давхад орчин хавьда хамгийн өндөр нь болох хэдэн толгойгүйвэ харагдлаа. Хамар даваа гэж дорж тэдгээр толгодыг заавал Цэрмаа өндөлцөн харснаа. Түүнээс хойгоор баян цагааны нуруу үргэлжилдэг. Би тэндэл анх тулдааны чимээг сонсож барааг нь харсан гэлээ. Машин хамар давааны өмнөр орж ирвэл халахын гол мяралцсан цэнхэртэв. Голын хоёр эргийн бургас баглаа ногоорч эрт ганддаг хус уйлаас шаргалтна. Цэрмаа баян цагаан халахын голын зүүн талаар өдөр шөнө гэж ялгалгүй хэдэн удаа явж шархтан зөөж байсан боловч Яруу санд руу тэр үед газар орны байдлыг сайн ажиж яваагүй учраас одоо нүдний өмнө байгалийн сонин зураг дэлгэсэн халахын голын сав газар урд өмнө нь огт үзээгүй газар нутаг шиг санагдана. Цэрмаа тунгалаг гол ногоон бургасыг ажиж явснаа санаа алдаж. Сайхан нутаг шүү. Ийм сайхан газрыг бооны сумаар сийчиж тонч өрөвдөлтөй болгочээ. Газрын энэ шарх миний зүрхний шарх хоёрч идэхгүй бицээ гэхэд дорж түүний сэтгэлийг засах сайхан үг олж хэлж чадсангүй. Машин овон дундуур ондгонуулан явсаар голд тавьсан хөмөл гүүрийн аманд тулж ирлээ. Гүүрээр машин явган ба морин цэрэг нааш цайс зогсоо зайгүй зөрнө. Жолооч нь тэдгээр машины зайг харс хийж байгаад машинаа угс хийлгэн гүүрэн дээр гарахад гүүр дальбилсан хөдлөв. Цэрмаа гүүрийн тавцсан 7 үсчих ус дальбилсан байгаа гүүрийг ээлжлэн харснаа доржийн хань сунаас тас зуурчээ. Ямар сонин гүүр вэ? Дальбилцаад ивгүй гэдг нь гэв. Зөвлөлтийн улаан цэрэг тавьсан юм. Үүгээр л манай хоёр улсын цэрэг зэвсэг өдөр шөнөгөө цовж байлаа шүү дээ. Би халахын голын цаанд 2 удаа гарахдаа энэ гүүрээр гараагүй дандаа голоор гаталж байсан. Голоос цааш машин явхад том бэрх болов. Ухсан нүх шуудуу алхам тутамд дайралдаж машин түүнийг тойрон мөрөөж бараг ирсэн зам руугаа дахиад эргэж орохт өгнө. Байсхийгээд л шатсан онгоц, машины сэг, гинжин тасарсан танк, хажуу бөөрөөрөө унсан их буу, дугуйн мулт үсэрсэн хуягт өгсөн морь хүний хүүрч харагдана. Тэр хаваар эрүүл газар гэж алга. Олон мянган их бууны сум бөмбөгөнд газрын хөрс салам усарч өв сургамлан хойхлогдсон шатжээ. Ширүүн дайны улмөр болж үлдсэн энэ аимшигтай зүйлтэй тулгархдаа Цэрмаагийн сэтгэл уламж зовж энд мөнч олон хүний амь хохирсон доо. Ганцхан миний нөхөр ирсдсэн биш. Наад шиг олон ч бүсгүй ханаасаа үрд хагцж олон ч хүүхэд өнчин хоцорлоо. Өнчин бэлэвсэн энэ олон хүний нулимс далаа шиг л цалгиж байгаа. Би тэднийг бодоход дайны хатуу ширүүн ямар ч инэрлгүй болохыг зах зухаас нь үдсэн болохоор бас дайчин эрийн хань учраас сэтгэлээ чанга барих ёстой. Хичнээн уйлаач гэсэн тэр минь босож ирэхгүй шүү дээ. Миний төлөө санаа тавьж байгаа сайн нөхдийнхөө сэтгэлийг зовооч нулимсаар нүрээ угаач суугаад ч яах юм. Хэрийн эмнэлэг удахгүй тамсаг руу нүүн гэсэн. Би тамсагт очиод цэргийн эмнэлэгт ажиллах уу? Хүн танихгүй, газар мэдэхгүй энэ хол нутагт өөцсөн чинийхэн хүүтэйгээ яаж ч амьдрах вэ? Хот орж аав ээжигээ бараадах уу? Мохоогээл сайн эцгийн нэрийг хадгалж чадах олигтой хүн болгон хүмүүжүүлж чадвал эх орныхон төлөө амиа өгсөн хандаа тавьсан андгаа тангараа биелүүлэх нь тэр шүү дээ. Миний хэмтэрч шаналсан элэг зүрх хэцээч эдгэж анихгүй. Бит хоёр даанч богинохон хугацаанд хамт амьдрах хувь зохиолтой байжтэй. Түүнийхэн дэргэд байж эцсийн үгийг сонсож чадаагүйтэй л гомдох юм. Нас барахта ганц ч үг хэлээгүй гэж Сарокин гоё ярьсан. Тэр үед нь очисон хорооны эмч зүрхийг нь сум онсон учраас яах чарга байгаагүй гэж ярьж байсан юмсан. Ганцхан зүрхч биш, цээжинд нь бас нэг сум шигдсэн гэж улс төрийн удирдагч хэлсэн. Тийм хүн чарах болсон бол
Яаж жаргалж болохгүй л дээ. Хорооны тархан ирж уулзаад явхдаа намайг хүүгийн минь их хорон ард түмэн ардын хувьсгалт цэрэг насан туршид харж хандна гэж хэлсэн. Сая ванчгүй уулзангаал өнчин бит хоёрыг төрсөн дүүшгээ санаж явна гэлээ шүү дээ. Сайн нөхтөнч хүү бит хоёрыг газар туулахгүй л дээ. Намаага алг үрэ үүр дөргсөн энэ хүн л хөөрхий байна. Амьд хүн аргатай гэж үггүй. Бит хоёр болохтой л болно. Ажлын нэг зав гаргаж байж нөхрийнхөө эцэг эхтэй нь очиж золгоод ач хүүгийн үзүүлэх юм шүү. Цэрмаа ийм бодоод санаа алдахад нүднээс нь нулимс гойж. Тэр нөхрийнхөө буушинд ойртох тусам сэтгэл нь улам уймрын шаналж байгааг дорж мэдээд юм ярьж явбал баг зэрэгчээ сатаарах болов гэж санаад өнөөдөр яасан сайхан тунгалаг өдөр вэ гэвэл Цэрмаач бас түүнтэй ярьж шуугиж явбал дайны талбарын энэ аимшигтай нүд халтрамж зүйл гонхт бодлоос холдож мэдх юм гэж санаа. Дорж чи зэрэгээс халагдаад яах вэ гэж асуулаа. Дорж энэ тухай олон шөнө бодож шийдсэн тул та хоёрыг аваад хот орно гэж бодож байгаа шүү. Чи минь энд юугаач гэж ганцаараа байх үлээ дээ. Нэрээ тиймтэй. Уг нь болдгсон бол насан туршдаа л дүүнийхээ болж бонхныг сахиад энд сууж байх юмсан. Таач тийм боломж олдохгүй л дээ. Аав ээжигээл бараатхан дээр бицээ. Чамайг гэр оронд чинь хүргэж өгөөд нутаг орондоо очино. Тэгээд талигачин аав ээжийг хотод авчирч та хоёртой танилцуулдаг юм билүү? Харин би хүүгээ аваад хатам ээжтэй очиж золгоод ач хүүгийг үзүүлэх юм уу гэж бодох юм. Яах вэ хөө? Хоёулаа энэ талаар сайн ярилцаж тохирно. Одоо ч эцэг эхэн лав дуулсан биз. Хорооноос гэр оронд нь мэдэгдэл явуулсан байх. Эцэг эхэн хэр зэрэг настай хүмүүсөө ах トゥ олуулаа юу? Аав нь 60, ээж нь 50 гарсан ан ухуулс бий. Ах эгч хоёр нь өрг тусгаарлаж гарсан. Эрэгтэй эмэгтэй хоёр дүү нь одоо гэртээ бий байх. Олуулаа юм аа. Бид хоёрч ханьсан өдрөөсөө хойш ер нь тухлан сууж ахуй амьдрал ар гэрийн тухай төдий сайн ярьж байгаагүй юм шүү. Түүнд минь завтай өдөр гэж байсан биш. Аав ээж нутагтаа би ах トゥ олуулаа л гэж нэг удаа ярьсан. Чиний хадмууд их сайн улс бий. Чамайг харж хандхал болно. Ер нь манай сумангийнхан та хоёрыгоо сумангийнхаа ам бүлд багтаан авч харж хандна гэж ярьцгааж байгаа юм. Сайн нөхдийн дэм тусаар бит хоёр алцахгүй. Тэр хоёр инхүү ярилцсан явсаар газрын холыгч анзаарсангүй голоос нэлээд холдож элсэн манх өндөр нам толгодод машин зүтгүүлэхэд дорж жолоочд хаагур явах тухай замзаалаа. Ийн явсаар нэгэн ихээхэн урт гүнзгий нууч харилцах шуудууны дэргэд ирэхэд дорж гараараа зааж манай суман энд 7 сарын сүүлчээс эхлэн хориглож байгаад 8 сарын 20-нд давшилтанд орсон юм. Гэхэд Цэрмаа тэрхүү шуудуураа өнгийн харж тэр минь чухам хаахан байсан бол тоо гэж сайн ажиглав. Нууч жалган нилээд нурж эвдэрсэн ажээ. Тэндээс цааш нэгэн томоохон анхны араар машин элс божигнуулан зүтгөөлөв. Замзуур байс хийгээд л нурж эвдэрсэн шуудуу нууч бөмбөг их бууны сумны тесрэлтээс үүссэн онгорхой хар нүх эвдэрч хэмхэрсэн шатаж сүйдсэн машин техник зэр зэвсэг дайралтна. Машин тэр бүхний дундуур сүлжин явсаар багшаархан толгойн дэргэд ирэхэд дорж өндөлдсөн. За ирлээ те гэхэд жолооч машинаа зогсов. Дорж яран буухта хөлөө хөндөж ярваасныг сэтгэл нь өмөрсөн Цэрмаа анзаарсангүй. Тэр толгой хавийн газар орны байдлыг тогтоож авъя гэж байгаа бололтой ийш тийшээ харж байснаа санаа алдан машинаас буухад дорж түшин авлаа. Цэрмаа машинаас жижигхэн савтай юм аваад толгой өөд айжмхан алхахад дорж баруун хөлөө чирсхэн хазганаж хойноос нь явхдаа хөөрхий минь булшин дээр очиод яах бол гэхээс нуруур нь хүйтэргэв. Цэрмаа толгой өөд өгсөхдөө зүрх нь хүчтэй дэлсэн амьсгал дээрдэж нүдэнд нь нулимс хорсон боловч хамт яваад оржиг зовохгүй юм шүү гэж бодно. Толгойн оройд гарахад түүний нүдэнд овгоруулан шороо модон пайз туслаа. Бие хичнээн барьж байлаач гэсэн дотор нь муухай оргин нүднээс нь нулимс бүрхэн доржиг зурч авлаа. Дорж шогт хөдөлсөнгөө зогсож түүнийг яаж тайлгаруулах ухаанаа олохгүй
Цэрмаа минь гэж амандаа шивгэнээд хархан усыг нь аяархан илв. Цэрмаа доржин хөлс нэвт шингэсэн мөрөнд толгоогоо нааж хэсэг уйлж байснаа сэтгэлийнхээ үймэрлийг түр дарж болж руу ихэд зүрхшсэн янзтай дөхлөө. Доржиж хойноос нь сэмхэн алхав. Цэрмаа булчны хөлд согдсноо цөрхрэн уйлж овгор улаан шороог тэврэн халаг минь чи минь намаага юунд орхив гэж цахирдсан дуугаар ордуу тавихад доржиж нулимс унгаан толгой гутаан ганц ч үг хэлж чадсангүй зогсов. Цэрмаа наранд халсан булчны бүлээн шороог нулимсаараа норгон баахан уйлж байснаа толгой өнтийн харвал булшин дээр босгосон модон пайзанд энд бидний дайчин нөхөр сумангийн эрлэхэг дарга ахлах дэслэгч Сэрэгийн баатар үрд нойрсож байна. Түүний дайчин нөхд нь 1939 оны 8 дугаар сарын 20 гэж бичжээ. Цэрмаа тэр бичгийг шивнэн уншиж нулимсаан арчснаа аманда ямар нэг юм шивнэн хэлснийг дорж дуулсангүй. Цэрмаа булчны шороогийн хэрэлэн илж ихэр татан уйлна. Эргэн тойрон агжиг гагцхөв элсний жижигхэн бор шуудал шулганан жиргэн. Энд сар шахмын өмнө дарь хөхрийн үнэр ханхлан харанхуй утаа тоос хуйлран манарч газар тэнгэр нийлэх мэт их баг олон мянган бооны дуу нэрглэн нижигнэж бөмбөг дэлбэрч сум эсгэрч хүний ам сүдэж хөлөг морин шархтаж аимшигт ширүүн тулалдаан болж байгаагүй юм шиг намгүн бөгөөд намар цагийн өдийн халуун наранд газар дэлхий зүүрмлэж байгаа юм шиг дүнсэн. Цэрмаа нулимсаан барж баахан уйлж байснаа босож булчны овгор шороог хажсан чулууг янзлаад савтаа явнаасаа шилтээ сүү гаргаж булшин дөргөв. Бас цаастай чихэр булчны хөлд өргөөд хөөхөт чигэл чихэрт их дуртай байсан юмсан хөөрхий минь гэж арайч хэллээ. Дорж түүний багтарсан сэтгэл баг зэрэг тайвширч байгааг мэдээд манай сумангийнхан энд үрд үлдэх сайхан хөшөө босгож булшийг нь засаж янзлана гэж ярилцсан. Гэхэд Цэрмаа булшийг нар зөв тойрохдоо алсын хараатай үер усанд ч автахгүй. Нар үргэлж ээж байдаг. Сайхан газар оршуулжээ гэж аяархан хэлээд булшны хөлд дахин сөгдснөө. За явах уу та гэд бослоо. Тэд буцахтаа хоорондоо юу ч ярилцсангүй. Цэрмаа алсаас шуван харагдах толгойг бараа тасартал харсаар явжээ. Тэд ирсэн замаараа явж голыг гүүрээр гарч хамар давааны урд биеөд өгсөж явтал олон бууны дуу нэгэн зэрэг нэрхийлээ. Юу вэ гэж Цэрмаа уулгаалтахад доржиж гайхан өндийлөө. Жолооч хурд нэмж нэгэн гүдгэр дээр гарч ирээд машинаа зогсов. Дорж яаран харвал хамар даваан дахь Монгол зөвлөлтийн цэргийн командлын байр байгаа толгой дээр олон мянган цэрэг эгнэн зогсон нь сүртэй бараатай харагдав. Дахиад л олон буу нэгэн зэрэг нэр хийж үлээвэр хөгжмийн сүрлэг аялгау ангинан цуурайтлаа. Дорж их л баяртай тэр зүг гараараа зааж Цэрмаа үүнийг хараач. Манайхан ялалтынхаа баярыг тэмдэглэж байна гэхэд Цэрмаа босон харайж доржид бараг наалтан зогсоод заасан зүг рүү харлаа. Толгоон оройд хэсэг хэсгээрээ дөрвөлжин жагсан цэргүүд дахин нэг буудаад сүртэй ураа хашгирах нь тодхон дуулдав. Үлээвэр найрал хөгжимд энтер нацнаал их шиглэнэ. Яасан сайхан бид яллаа. Инх тунх цаг ирлээ гэж Цэрмаа баярлан хэлэхэд түүний нүднээс том нулимс тасран хацрыг нь дахин урслаа. Энэ бол цэргийн бэлэвсэн гэргийн хагцал өнчрлийн гашуу нулимс биш. Ялалтандаа баярлаж хөөрсөн дайчин даргын үнэн чханийн баярын нулимс байлаа. Дайны хүнд өдрүүдэд галын тэргүүн шугамнаас мөндөр адил асгарах суман доогуур явж шархтнуудыг зөөж байсан жолоочийн нүдэнд ч тэр 4 сар унтахнаар идэх хоолой хагаслан тулалдаж үххээс бусдыг үтсэн хашир дайчин доржийн нүдэнд ч тэр нулимс гэлтгэнэ. Энэ бол мөн л баярын нулимс билээ. Толгой дээгүр хэсэг галуу гангар гонгор дуугарсаар өнгөрөв. Цэрмаа дорж жолооч 3 нэгэн зэрэг толгой өргөн харвал галуун сүрэг далавчаа сарсар хийлгэн их доогор нисэж явна. Энэ шувууд халахын голын тунгалаг уснаа түр буугаад өмнгийн дулаан орныг зорих гэж байгаа нь тодорхой ажээ. Галуун цаваа доошилсоор голын боргос дотор орж үзэгдэхгүй болов.
Халахын гол үд дундын наранд мянга түмэн мөнгөн долгио уралдуулан мярлцсан орсож байна. Энэ гол 4 сарын турш буун дуундад салгилан чичирч хүний өхлийг тоолшгүй үзэж ариун цэнгэг усан даач цусны тусал бишгүй шингээж байсан бэлээ. Өдөр шөнөгүй мярлзан мэлтгэнэн урсаж байгаа энэ гол түүний хоёр хөвөөгөр имжээрлэн ургасан өдгөн бургас олон үеийн турш хүний гар хурч хөндөгдөөгүй байсан уул толгод элсэн манхан нүд алдам их тал алинч гэсэн 129 хоног үргэлжилсэн цус асгаруулсан сүрт тулдааныг хязээч мартахгүй. Бэрх ширүүн тулалдаанд амь насаан зориулсан Монгол зөвлөлтийн мянган дайчин эрсийн нэр тэдний эрэлхэг баатарлаг үйлс үеийн үед мөнхрөн үлдэж халахын гол манай түүхнээ мөнхөд тэмдэглэгдэн үлдэх түүхт нутаг боллоо. Халахын голын бургасанд хурган бүрхэж байсан дайны харвал сарнин арилж голын бургасан дотор холилдон ургасан уляас хусны навчис шарлан гандаж эхэлжээ. Халахын голд Монгол нутгийн алтан намар айлчлан ирсэн нь энэ ажээ. Ариухан тунгалаг халахын гол минь баяртай. Машин алгуурхан хөдөлснөө гэрийн эмнэлгийн зүг салхи татуулан дарглаа. Цэрмаагийн өтгөн харуус задран амирч дал мөрийг нь бүрхэн. Түүний үе гашив халахын голын намар цагийн хатаж гандаж байгаа навч ногооны үнэр шингэсэн хуураа салхи үлдэн хөөхмит болж дотор нь уужрах шиг санагдана. Ялалтын баяраа тэмдэглэсэн дайчин ирсэн ёслолын буудлын сүрт дуун их талын дээгүүр удтал цуурайлан нижгэнсээр аваа. Зохиолыг бичсэн Дэ Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Намсран Банзрагч. Зохиолыг уншсан Ойдвин Батсүх.